Саяхан би нэгэн гэмтэргийн сувгийн бичлэг үзсэн юм. Тэрхүү бичлэгт холбооны мөрдөх товчооны хамгийн онц аюултай 90 сурвалжлагдаж буй 10 хүний талаар ярьж байсан бөгөөд тэр үед надад нэг бодол төрөв. Тэгвэл Японд ийм онц аюултай гэмт хэрэгтний жагсаалтад хэн багтдаг юм бол? Японд тэр дундаа Кобе эсвэл бусад хотуудаар алхаж явхад цагдаагийн газраас тараасан 90 сурвалжлагдаж буй хүмүүсийн зурагтай самбарууд нүдэнд байнга тусдаг. Тэдгээр самбар дээр үндэсний цагдаагийн газраас хамгийн аюултай гэж үзсэн с ิจ гтнүүдийн зураг мэдээлэл байдаг. Одоогоор энэ жагсаалтад нийтдээ 12 хүн бий. Гэхдээ сонирхолтой нь тэдний түүхүүдийг барууны хэвлэл мэдээлэл бараг огт мэдээлж байгаагүй. Япон хэлээр л тархсан учраас эдгээр хүмүүс Японоос гадуур бараг танигдаагүй хэвээр үлджээ. Өнөөдөр бид нар самбар дээр хамгийн өндөр шагналтай, хамгийн аимшигтай өнгөрсөн түүхтэй 4 хүний тухай ярих болно. Учир нь Япон улс дэлхийн хамгийн аюулгүй орнуудын нэг гэж тооцогддог ч гэсэн хаанч байдаг шиг энд ч гэсэн жинхэнэ мангасууд бидэнтэй зэрэгцэн оршсоор байна. Номер 1 Когуре Хироши. Шагнал 3 сая йен. 1998 онд Гумма мужид аимшигтай хэрэг гарсан юм. Нэгэн гэр бүлийн 3 гишүүн өөрсдийн гэртээ харгисаар алагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл гэмт итгээд олдоогүй хэвээр байна. Гумма мужийн цагдаа нар энэ хэргийг одоо ч мөрдөж байгаа бөгөөд шинэ мэдээлэл өгөхийг олон нийтээс байнга хүсдэг. Тухайн үед 28 настай байсан Когуре Хироши хүргэлтийн жолоочоор ажилладаг байжээ. Түүний хүргэлтийн маршрутад нэгэн эмийн сан ордог байсан бөгөөд тэнд 18 настай Ишиа охтой бүсгүй ажилладаг байв. Когуре хүмүүстэй харилцахдаа тийм ч сайн нэгэн биш байсан ч Ишитэй хит хитэн удаа таарсны дараа түүнд сэтгэл алдран дурлаж эхэлжээ. Нэг өдөр хамт ажилладаг байсан хүн нь түүнийг боулинг тоглохоор урьсан байна. Санамсаргүйгээр Ишич мөн тэнд байсан аж. Ихэвчлэн дугуй байдаг Когуре тэр орой ер бусын их ярьж байв. Иши жолоо барих дуртай гэж хэлэхэд Когуре шууд л ямар сонин давхцал вэ? Би бас машин дуртай гэжээ. Гэвч үнэндээ тэр жирийн машин ундаг байлаа. Харин удалгүй шинэ спорт машин худалдаж авснаа бахархалтайгаар зарлав. Тэр машин нь Nissan Silva байжээ. Иши түүний үйлдэл нэг л эвгүй санагдаж эхэлсэн байна. Учир нь Когуре би энэ машиныг чиний төлөө авсан гэж хүртэл хэлжээ. Удалгүй тэр зориг гарган Ишиг болзоонд өрөв. Ажлын холбоотой Иши эргэлзэж байсан ч ганц удаа уулзахаар зөвшөөрсөн байна. Гэвч тэр орой Ишигийн хувьд маш аимшигтай дурсамж болж үлджээ. Оройн хоолны дараа Когуре түүнийг гэрлүүн хүргэж өгөхдөө зориуд урт замаар явж бүр гэрийнхэн эсрэг чиглэлд машинаа жолоодсон байна. Дараа нь Иши үнэхээр аимшигтай байсан хэмээн дурссан байдаг. Тэр оройноос хойш Иши дахиж уулзахаас татгалзав. Гэвч Когуре бууж өгсөнгүй. Түүний татгалзлыг хүлээн зөвшөөрөхийн оронд улам бүр донтох мэт болж эхэлжээ. Тэр Ишигийн гэрийн хаягийг олж мэдэн мөрдөж эхэлсэн байна. Ажлын газар луун, гэрлүүн, байнга залган юу ч хэлэлгүй амьсгалаад уцаад аслана. Машины салхины шилэн дээр зурвас үлдээн. Ажлын газрын гадна сэмхэн хүлээн. Харин цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл намдсан мэт санагджээ. Учир нь Когуре ажилласаа гарч эмийн сангийн ойролцоо үзэгдэхээ болсон байна. Иши тайвширч эцэст нь тэр хүннээс саллаа гэж боджээ. 1998 оны 1-р сарын 14-ний өдөр Иши Гумма мужийн Такасаки дахь гэртээ харжээ. Тэр гэртээ эцэг эх эмээтэйгээ хамт амьдардаг байв. Гэрийн хаалгаар оронгууд тэр шууд шатаар дээш гарахаар алхаж эхэлжээ. Гэтэл гинэт хаалганы ард нуугдаж байсан хүн өсөрч гарч ирэв. Тэр бол Когуре байлаа. Когуре араас нь тэрч авч хүчээр үүдний өрөөлөв чирэн оруулаад шалан дээр дарж унагсан байна. Дараа нь амьсгаадан би чамд үнэхээр хайртай гэж хэлжээ. Түүний амьсгал эвгүй үнэртэж байв. Хувцсан, цуснд будагдсан байсан ч Иши нэг зүйлийг анзаарсан байна. Когурегийн бид ямар ч харах харагдсангүй. Тэр мөчөд бүсгийн зүрх пал хийж толгойд нь аимшигт бодол орж иржээ. Аав ээж, эмээ хоёр хаана байгаа бол? Тэр тэдний нэрийг чангаар дуудаж эхэлсэн байна. Гэвч хинч хариу өгсөнгүй. Когуре түүнийг бараг 3 цаг орчим барьж хоржээ. Тэр хугацаанд тэд ярилцсан боловч юу ярьсан бүрэн тодорхой үлдээгүй юм. Харин 3 цагийн дараа Когуре босож үүдний хаалгаар гарч зогтсон байна. Иши тэр даруй дээд давхар руу гүйжээ. Гэвч тэнд очиод аимшиг төр зурагтай нүр тулсан юм. Коридор бүхэлдээ цусаар бүрхэгдсэн байв. Хүл тавих цэвэрхэн газар бараг байсангүй. Удалгүй тэр гэр бүлийнхнийгээ хайж эхэлжээ. Эцэст нь аав ээж эмээгийнхээ цогцыг тус тусдаа шүүгэнүүдэд нуусан байдалтай олсон байна. Когуре тэднийг хутгаар хөнөөсөн байжээ. Хэрэгээ үйлцсэний дараа Когуре шинээр худалдан авсан цагаан өнгийн Силва машинаа унан зогтсон байна. Машины улсын дугаар нь Гумма 33867 байж. Түүнийг хамгийн сүүлд Саитама чиглэлд явдаг
Цүуйгүүр орчимд харсан байна. Цагдаа нар тэр даруй мөрдөн шалгах баг байгуулж улсын хэмжээнд эрийн сурвалжлах ажиллагаа эхлүүлжээ. Гэвч Когүрэ яг тэр мөчөөс эхлэн агаар дууссан мэт алга болжээ. Машин нь ч өөрөө ч дахин хизээч олдоогүй байна. Олон жилийн турш олон мөрдөгч энэ хэрэг дээр ажилласан ч ямар ч баримт олдоогүй юм. Өнөөдөр ч мөрдөн шалгах штабын хааннууд энэ хэргийн хавцад материалаар дүүрэн байдаг. Хэрэг гарснаас хойш 27 жил өнгөрсөн байна. Ерөнхийдөө хэрэг хуучрах тусам хүмүүсийн сонирхол буурч мөрдөн шалгах ажиллагаа сулрах хандлагатай байдаг. Гэвч Японд олон 10 жил оргисон гэмт хэрэгтнүүдийг барьж байсан тохиолдлууд бий. Хамгийн алдартай жишээ бол Киришима Сатоши. Тэрээр бараг 50 жилийн турш оргож явсан ч 2024 онд эцэст нь хэн болох нь тогтоогдсон байдаг. Гэхдээ цагдаа нар түүнийг барьж чадаагүй юм. Үхлийнхээ өмнө өөрийнхөө жинхэнэ нэрээр нас барахыг хүссэн учраас өөрийгөө илчилсэн ажээ. Энэ явдлын дараа олон жил оргож байсан хэд хэдэн гэмт хэрэгтэн дараалан баригдсан бөгөөд үүнийг хэвлэлүүд Киришимагийн нөлөө гэж нэрлсэн байдаг. Гэвч Когүрэ тэдний нэг байсангүй. Япон улс өмнө нь хүн амны хэргийн хөөн хилцэх хугацаатай байсан. Харин 2010 онд уг хуулийг хүчингүй болгосон юм. Тиймээс Когүрэгийн зураг өнөөдөр ч гэсэн Японы эрүүн сурвалжлагдаж буй хүмүүсийн самбар дээр хэвээр байгаа. Түүнийг баригдах хүртэл эсвэл нас барсан нь батлагдах хүртэл тэр зураг тэндээс буухгүй. Түүнийг баривчлахад хүргэсэн мэдээлэл өгсөн хүнд 3 сая йений шагнал амласан байдаг. Когүрэгийн тухайд 170 см өндөртэй, урт нүртэй, туранхай биетэй хэмээн тодорхойлжээ. Мөн түүний сонин зуршлуудын нэг нь байнга гараа үнэрлэх, хумсаа мэрэх байсан аж. Хэрэв өнөөдөр амьд байгаа бол 55 настай байх ёстой. Баригдсан тохиолдолд ишид учруулсан сэтгэл санааны хохирлын төлөө 150 сая йенээс дээш нөхөн төлбөр төлөх шийдвэрч хүчинтэй хэвээр байгаа. Гэхдээ үннийг хэлэхэд энэ түүний хамгийн том асуудал биш бах. Учир нь ийм харгас хэргийн төлөө буруутай тогтоогдвол түүнд Японы хамгийн хүнд ял болох цаазын ял оноох бизээ. Номер 2 Хатта Йоичи шагнал 8 сая йен. Хэрвээ хүний гадаад төрхөнд хуурдагдаж болдгийг нотлох жишээ хэрэгтэй бол Хатта Йоичиг харахад хангалттай. Японы хамгийн их эрен сурвалжлагдаж буй хүмүүсийн зураг дундаас тэр бараг хамгийн гимгүй жаахан хүүхэд шиг харагддаг. Гэвч бодит байдал дээр тэр маш урт гэмт хэргийн түүхтэй нэгэн байжээ. Тухайн үедээ 28 настай байсан Хатта нь бусдыг ашиглаж залилдаг, худал хилдэг, өрөвдөх сэтгэлгүй хүн байсан гэж танилуд нь ярьдаг. Тэрээр нийгмийн халамжийн системийг ашиглан амьдардаг байсан бөгөөд гудамж нь танихгүй хүмүүсийг хүртэл залилдаг байв. Мөн ресторан болон галдрагны буудал дээр зориуд хэрүүлүүдэж стрессээ тайлдаг зуршилтай байжээ. Үүнээс ч дор нь 2022 оны ихэр танилцах аппликейшнээр танилцсан эмэгтэйг хууль бусаар хорсон хэрэгээр ял авч байсан юм. Гэвч шүүх түүнд бодит хорих ял өгөөгүй. Тэр шийдвэр хэдхэн сарын дараа ямар том алдаа байсан нь тодорхой болно. 2022 оны 6 дугаар сарын 29-ний орой 19 настай хоёр их сургуулийн оюутан Оюута мужийн Бэфү хотод хуучин хувцсны дэлгүүрээр явж байв. Тэд мотоциклтай бөгөөд дэлгүүрээс дэлгүүр хийсээр орой болсон байна. Сүүлчийн дэлгүүрээсээ гараад мотоцикл дээрээ суух гэж байтал ойролцоох замаар нэгэн залуу чанга хөгжим тавин алхаж байхыг харжээ. Японд ийм үйлдэл маш бүдүүлэгт тооцогддог. Тэр залуу нь Хатта байв. Оюутан түүн рүү гайхсан харцаар харжээ. Магадгүй баг зэрэг дургуутсан байж мэднэ. Харин Хатта үүнийг анзаарч маш их ууралсан байна. Тэр шууд зааж юу ширтээд байгаа юм хэмээн орилжээ. Дараа нь оюутан мотоциклоо буруу гарцаар гаргалаа гэж загнаж эхэлсэн байна. Асуудал үүсхийг хүсээгүй оюутан толгой дохин уучлалт гуйжээ. Тэгээд найзынхаа хамт мотоциклаа асаагаад явсан байна. Хоёр оюутан удалгүй нэгэн гэрлэн дохион дээр зогсов. Тэдний саяхан болсон маргаанаас ердөө 3 минут өнгөрч байлаа. Замын уулзвар дээр улаан гэрэл ассан тул хуйлаа хүлээж байв. Тэд сая болсон явдлын талаар ярилцаж эхэлжээ. Гэвч тэр мөчөд ард талаас хөдөлгүүрийн хаазны чимээ сонсогдов. Тэд мдээгүй байсан ч Хатта цагаан өнгийн жижиг машинаар тэднийг мөрдөн дагаж ирсэн байлаа. Хоёр оюутны харсан хамгийн сүүлчийн зүйл бол тэдний ард хурдтай ойртож буй машины гэрэл байсан юм. Хатта бараг 100 км/цагийн хурдтайгаар тэднийг мөргөжээ. Маш хүчтэй мөргөлт байсан тул мотоциклууд агаарч идэгдсэн байна. Оюутан газар дээрээ нас барж, харин оюутан Б хүнд гэмтсэн ч азар амьд үлдсэн байна. Гэвч хамгийн аимшигтай дараа нь болсон зүйл байв. Хатта машинаа зогсоогоод тусламж дуудаагүй. Шархтагсдад ямар ч тус хүргээгүй. Харин ослын дараа удирдлагаа алдаж, цахилгааны шом мөргсөний дараа машинаасаа бууж зугтжээ. Тэр төрөвч гар утас бүр гутлаа хүртэл машиндаа үлдээгээд хөл нүцгэн алга болсон байна.
Удалгүй ойролцоох усан онгоцны зогсоолын орчимд хүрсэн бөгөөд түүнээс хойш хэн ч түүнийг хараагүй юм. 2023 онд үндэсний цагдаагийн газар хатдаг Японы хамгийн их эрийн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад оруулжээ. Цагдаа нарын амласан шагнал 3 сая йен байсан. Харин нас барсан оюутны ар гэр нэмэлтээр 5 сая йен гаргасан байна. Ингэснээр нийт шагналын хэмжээ 8 сая йен болжээ. Үүний дараа Японд даяар хаттаг хайдаг хүмүүс олширсан байна. Цагдаагийн байгууллага 9,000 гаруй мэдээлэл иржээ. Нэг удаа Нагая хотын бааранд хулгай хийж буй хүний камерын бичлэг олонний анхаарлыг татсан байна. Хүмүүс царай, эрүү, нүдний хэлбэрийг нь харьцуулж үзээд хатдаа мөн гэж үзжээ. Гэвч удалгүй тэр хүн баригдсан бөгөөд огт өөр хүн болох нь тогтоогдсон юм. Ингэснээр түүний сураг дахин тасарчээ. Хатдаг хамгийн сүүлд усан бомбын ойролцоо харсан учраас зарим хүмүүс түүнийг далайд орж ивсэн байх гэж үздэг. Гэхдээ олон мөрдөгч шинжээчид энэ хувилбартай санал нийлдэггүй. Тэдний үзэж байгаагаар хатдаа цамцаа санаатаагаар үлдээсэн аж. Учир нь тэр хавийн төв хэсэгт камер олон байдаг ч бомбын эргэн тойронд камер бараг байдаггүй харанхуй бүс байсан юм. Зарим судлаачдын дэвшүүлсэн хувилбараар бол хатдаа хүмүүсийн анхаарлыг өөрөөсөө холдуулахын тулд цамцаа тайлж хаяад энгийн нэгэн гүүгч мэт дүрсгэн явсан байж магадгүй. Дараа нь далайн эргээр хойд зүг рүү гүйж өөрийн гэртээ очисон байх боломжтой гэж үздэг. Энэ нь сонсоход хол зам мэт боловч хатдаа маш сайн бие бэлдэртэй нэгэн байжээ. Тэр фитнес донцсон шахуу байсан бөгөөд нэг удаа Чибамужаас Атами хүртэл бараг 10 цаг тасралтгүй дугуйнаж байсан гэдэг. Тиймээс хэдэн километр гүйх эсвэл усан цэлхэн түүнд боломжгүй зүйл биш байв. Хэрв тэр үнэхээр гэртээ очсон бол хувцас сольж мөнгө аваад хотыг орхих бүрэн боломжтой байсан. Хамгийн гайхмаар нь цагдаа нар хэрэг гарснаас хойш бүтэн 2 хоногийн дараа л хаттаагийн гэрт очжээ. Тэр хүртэл хинч түүний гэрийг шалгаагүй байна. Харин машины дотор түүний төрөвч байсан учраас эзнийг нь тогтооход хэдхэн минутад л хангалттай байжээ. Олон хүн энэ алдааг маш том бүтэлгүйтэл гэж үздэг. Сэтгүүлчид мөрдөн шалгах ажиллагааны баримтыг ил болгохыг шаардахад цагдаа нар баримтаа үзүүлсэн байна. Гэвч бараг бүх мөр мэдээлэл нь харлуулж нууцлагдсан байжээ. Үүнийг харсан хүмүүс цагдаа нар өөрсдийнхөө алдааг нуух гэж ингэж байна хэмээн шүүмжилсэн байдаг. Хатдаа зугдах бүхэл бүтэн 2 өдрийн боломж байсан. Тиймээс тэр Японы хаанч очсон байж болно. Япон улс хувийн нууцыг хамгаалахыг чухалчилдаг учраас том хотуудаас гадна хүн бүрийг мөрдөх хэмжээний камер байдаггүй. Тиймээс түүнийг хайх маш хэцүү болжээ. Мөн өнөө үед хүмүүс маск зүүх нь хэвийн үзэгдэл болсон. Ялангуяа Япон. Хэрв хатдаа гадаад өрхөө өөрчилсөн бол танихад бүрч хэцүү. Зарим хүмүүс түүнийг гоо сайхны мэс засал хийлгсэн гэж үздэг. Тэр нүр будал сонирхдог байсан тул эмэгтэй хүн шиг дүрсгэн амьдарч байж магадгүй гэсэн таамаг бий. Энэ хэргийн хамгийн маргаантай зүйл бол хатдаагийн албан ёсны ял юм. Өнөөдөр хүртэл түүнийг хүн амны хэрэгт бус зөвхөн зам тээврийн осол зөрчилтэй холбоотойгоор эрен сурвалжилж байгаа. Энэ нь олон хүнийг гайхшруулдаг. Учир нь хэрв ял нь өөрчлөгдөхгүй бол тодорхой хугацааны дараа хөн хилцэх хугацаа дуусах эрсдэлтэй. Нас барсан оюутны ар гэрийнхэн үүнийг шудраг бус гэж үздэг. Тэдний бодлоор хатдаа машина зэвсэг болгон ашиглаж зориуд хүн дайрсан. Тиймээс энэ бол осол биш аллага юм. Сонирхолтой нь хатдаа өмнө нь хоригдож байхдаа Японы гэмт бүлэглэлийн нэг гишүүнтэй ярилцаж байжээ. Тэр үед хэрв хүн алах хэрэг гарвал яах вэ гэж асуусан гэх мэдээлэл байдаг. Харин нөгөө хүн нь машинаар дайр, осол мэт харагдана. Тэгвэл зам тээврийн хэрэг гэж үзнэ хэмээн хэлсэн гэдэг. Энэ яриа олон нийтэд ил болсны дараа хүмүүс бүрж их эргэлзэх болсон байна. Учир нь хатдаа яг тэр зөвлөгөөний дагуу үйлдсэн мэт харагдаж байв. Нас барсан оюутны ээж хэвлэлд ярилцлага өгөхдөө бид олон хүний тусламжтайгаар арай ядан амьдралаа үргэлжлүүлж байна. Гэхдээ энэ хэрэг мартагдаж байгаад хамгийн их айж байна хэмээн хэлжээ. Мөн талигачин хамгийн сайн найз өвд болсон найзынхаа мөрөөдлийг ганцаараа биелүүлсэн байдаг. Хоёр найз Японы бүх 47 мужийг хамтдаа тойрох мөрөөдөлтэй байжээ. Хэрэг гарах үед тэд 20 мужид очсон байсан. Найз нь дараа нь үлдсэн 27 мужийг ганцаараа тойрсон байна. Очсон газар бүрээсээ дурсгалын зүйл авч талигачин гэр бүлд өгчээ. Мөн аялал бүрийнхээ дараа нас барсан найзынхаа утасны дугаар руу мессеж явуулдаг байсан гэдэг. Тэдгээр зурвсууд хизээж уншигдахгүй хэвээр үлдсэн юм. Номер 3. Митате Шиничи. Шагнал 6 сая йен. Митате Шиничи энгийн нэгэн гэр бүлээс гаралтай. Гэр бүл нь асуудалтай байгаагүй. Бага насан ч гэсэн хэвэн өнгөрсөн гэдэг. Гэвч тэр багасаа л бусдаас өөр нэгэн байсан бололтой. Тэр маш ухаантай хүүхэд байсан бөгөөд IQ нь 140-та хүрдэг байж.
Ном их уншдаг, сурлага сайтай байсан ч түүнд харгас зан чанар байсан юм. Түүний хамгийн дуртай зугаа нь амьтдыг тамлах байжээ. Тэр муурыг машин замлуу шидэж, эсвэл амьд байхад нь хутгаар хэрчиж тамладаг байсан гэх мэдээлэл байдаг. Ахлах сургуульд байхдаа Метатэ өөрийн ирээдүгээ шийдсэн байна. Тэр шударгаар ажиллаж амьдрахыг хүсээгүй. Хичээлдээ явхаа болж гэрээсээ зүгтэн гэмтэргийн ертөнцид оржээ. Удалгүй тэр бусад орогдол хүүхэд болон танхаа залуусыг цуглуулан өөрийн бүлгийг байгуулсан байна. Хожим энэ бүлгээ ашиглан нэгэн алдартай мотоциклчдын бүлэглэлийг дахин хүчрхэг болгожээ. Тэр бүлэг нь Канторенго Оби нэртэй байв. Метатэгийн удирдлагад орсноор тус бүлэг өмнөхөөсөө ч илүү харгас болжээ. Канторенго хүмүүсийг айлган сүрдүүлж мөнгө авдаг байв. Өрсөлдөгч бүлгийн гишүүдийг барьж аваад шүд хумсыг нь сугалдаг байсан гэх мэдээлэл бий. Өмнөх үеийн гишүүд эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд гар хүрдэггүй байж. Гэвч Метатэд тийм хил хязгаар байсангүй. Түүний хувьд хинч бай хамаагүй. Иймээс удалгүй тэр хэрцгийлийн ханхүү гэдэг хожтой болсон байна. Тэр тансаг амьдралтай байжээ. Өмтэй орон сууцнд амьдардаг байсан бөгөөд Германихнэр охинтой байсан аж. Гэвч 2008 онд Канторенгогийн нэг гишүүн зодуулж амнасаа алдсан юм. Метатэ энэ явдлын өшөөг авахар тангаргалжээ. Тэрээр Кимура өгтөө ах トゥ хоёр танхаа этгээд буруутай гэж үзсэн байна. 2012 оны 9-р сарын 2 өглөөний 3 цаг 43 минут. Метатэ болон түүний гар хөл болсон 11 хүн Токиогийн Роппонгийн бүсэд байрлах нэгэн клуб руу оржээ. Тэд нүрээ багаар халахалсан байв. Гартаа төмөр болон бейсболын цохор барьсан байлаа. Тэдний зорилго бол Кимура ах トゥ усын аль нэгийг алах байсан. Бүлэглэл VIP-сэгт сууж байсан нэгэн нэрийг олж харжээ. Тэгээд ямар ч үггүй дайрч эхэлсэн байна. Төмөр цохорын цохилтууд араараасаа бууж байв. Эцэст нь тэр хүн газар дээрээ нас баржээ. Гэвч удалгүй аимшигт үнэн ил болоход тэд буруу хүнийг хаалсан байж. Алагдсан хүн бол 31 настай Фужимото Риосу гэдэг жирийн иргэн байсан юм. Тэрээр зохион байгуулалттай гэмт хэрэгтэй ямар ч холбоогүй байв. Кимура ах トゥ устай ч огт холбоогүй нэгэн байж. Хэргийн дараа Канторенгогийн 18 гишүүн баригдсан байна. Гэвч Метатэ цагдаагийн газарт байсангүй. Түүнийг нэгэн эмэгтэй нуугдахад тусалжээ. Тэр эмэгтэй нь шөнийн клубд ажилладаг байсан бөгөөд зөвхөн Эмүчан гэж танигдсан байдаг. Эмүчан Метатэд нуугдах байр олж өгч оргож явах бүх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Метатэг таньдаг хүмүүс тэр хачин татах хүчтэй хүн байсан. Ялангуяа эмэгтэйчүүдийг өөрийн эрхэнд амархан оруулдаг гэж ярьдаг. Нэгэн хуучин хамсаат нь түүнтэй жил орчим үргэсэн эмэгтэйчүүд бүгд ижилхэн болчихдог. Нүдэнд хүртэл хүйтэн сэтгэл хөдлөлгүй болсон байдаг хэмээн хэлжээ. Метатэ зөвхөн мөнгө төдийгүй хүмүүсийг удирдах чадвартай байв. Ингээд хамсаатнуудынхаа мөнгө болон тусламжтайгаар тэр Японоос оргон зайлсан байна. Мөрдөн шалгалтын явцад Метатэ хэрэг гарснаас 7 хоногийн дараа Филиппинд очсон байж болзошгүй гэх нотлохоо гарчээ. Тэнд нэгэн аслагдсан арал дээр гэмт хэргийн холбоотой хүмүүсийн хамгаалалт дор амьдарч байсан гэж үздэг. Түүнийг мэддэг нэг хүн ингэж ярьсан байдаг. Метатэ бол маш ухаантай, юу ч тохиолдсон үргэлж бэлтгэлтэй байдаг. Хүчирхийлэл үлдэхтэй хүртэл маш нарийн тооцоотой, өршөөлгүй. Мөн түүнд хангалттай их мөнгө байсан тул Филиппинд насан туршдаа амьдрах боломжтой гэж үздэг байжээ. Гэхдээ түүхэнд дуусахгүй. Учир нь дараа нь Метатэ нууцаар Япон руу буцаж ирсэн байж болзошгүй нотлохоо гарч ирдэг. Филиппинд нуугдаж байсан гэх мэдээлэл гарсан ч Метатэ тэндээ бүх насаараа үлдсэнгүй бололтой. Мөрдөгчдийн олж тогтоосноор тэр 2013 онд Таиландын далайн замаар нууцаар Япон руу орж ирсэн байж магадгүй ажээ. Энэ аяллаа гол зорилго нь өмнө нь нуусан мөнгөө авах байсан гэж үздэг. Тухайн үед түүнтэй уулзсан хүмүүсийн хэлснээр Метатэ урт үстэй өтгөн сахалтай болсон байжээ. Өмнөх зурагтай нь харьцуулахад бараг танигдахгүй болсон байсан гэдэг. Зарим мөрдөгчд бүр түүнийг нүрийн мэс засал хийлгсэн гэж сэжгэлдэг. 2024 онд мөрдөгчд Филиппиний Манила булангийн ойролцоох нэгэн тансаг орон сууцыг шалгажээ. Тэд Метатэг хурамчнэр ашиглан тэнд амьдарч байсан гэж үзсэн байна. Гэвч очиход байр нь аль хэдийн эзгүй болсон байв. Тэр өөрийнхөө ул мөрийг ил болсон гэдгийг мэдээд дахин алга болсон бололтой. Манила бол Япон ресторан, казино, Япон цагаач олонтой газар. Тиймээс Япон хүн анзаарагдaltaгүй амьдрахад тохиромжтой байжээ. Олон хүн Метатэг одоо ч гэсэн зүүн өмнөд Азад байгаа гэж боддог. Гэхдээ зарим мөрдөгчид үүнтэй санал нийлдэггүй. Тэдний үзэж байгаагаар Метатэ Японд буцаж ирсэн байх магадлал өндөр. Учир нь түүнийг мэддэг хүмүүс тэр Японоос өөр газар амьдрах үнэхээр дургүй гэж ярьсан байдаг. Хэрв Японд байгаа бол Токио, Сайтама, Шизуока, Мияги мужуудад нуугдаж байж магадгүй гэж үздэг.
Мөн өөр нэг аимшигт тамга бий. Тэрээр өөрийн хуучин дайснууд болох Кимура ах дүүсээс өшөө авахар ирсэн байж магадгүй гэсэн таамаг юм. Кимура ах дүүс өөр хэрэгээр шоронд хоригдож байгаа ч удахгүй судлагдах хугацаанд ойртож байгаа аж. Үндэсний цагдаагийн газар Митатыг баривчлахад хүргэсэн мэдээлэлд 3 сая йений шагнал амласан байдаг. Мөн нэг хувь хүн үүнтэй адил хэмжээний мөнгө нэмж өгөхөр болсон тул нийт шагнал 6 сая йенд хүрчээ. Гэвч өнөөдрийн хүртэл түүнийг барьж чадаагүй хэвээр байна. Дашрамт дуртахад Канто Ренго бүлэглэл өнөөдөрч бүрэн устдаж үгүй болоогүй гэх мэдээлэл байдаг. Тэд өмнөх шигэ ил үйл ажиллагаа явуулдаггүй ч Токиогийн Ропpongi зэрэг дүүргүүдэд нөлөөгөө хадгалсан хэвээр гих яриа сонсогддог. Сонирхолтой нь Монголын нэрт сумаж Асашоро давг доржтой холбоотой нэгэн яриа бий. Тэрээр нэгэн шөнийн клубт байхдаа тус бүлэглэлийн нөлөө бүхий этгээдтэй маргалдан зодсон бөгөөд уг хэрэг нь хожим түүнийг зодог тайлахад хүргэсэн гэх мэдээлэл зарим их сурвалжид дурддагддаг. Гэхдээ энэ нь албан ёсоор бүрэн батлагдсан баримт биш бөгөөд олон нийтэд дарахсан цуу яриа мэдээллийн нэг хэсэг хэвээрүүлджээ. Номер 4 Обара Кацуюки шагнал 3 сая йен. Одоо бид хамгийн төвөгтэй бөгөөд маргаантай хэрэг дээр ирлээ. 2008 оны 6 дугаар сарын 28 17 настай Сатобе охин хамтран амьдрах залуугийнхаа хамт гэртээ байж байв. Тэр үед нэгэн дуудлага иржээ. Залгасан хүн нь эмэгтэй найзынхаа найз залуу болох 28 настай Обара Кацуюки байсан юм. Тэр утсаар найз бүсгүйтэйгээ эргээд нийлмээр байна. Энэ талаар чамтай ярилцах хэрэгтэй байна гэжээ. Сато гэрээсээ 10 цагийн үед гарсан байна. Гарахынхаа өмнө найз залуудаа тоглоом шоглоомоор найзын маань найз залуу харилцааны зөвлөгөө авах гэсэн юм бах. Намайг алахгүй л байлгүй дээ. Хэрвээ алжих бол би чам руу залгана гэж хэлжээ. Тэр үед энэ үгийг сүүлчийн хошигнол болно гэж хинж төсөөлөөгүй. 2008 оны 7 сарын 1-ний өдөр үдээс хойш 4 цаг 30 минутын орчимд Сатобегийн цогцос уулын зам дагуух жижиг горхноос олджээ. Шүүх хэмнэлгийн дүгнэлтээр тэрээр эхлээд боомлуулж дараа нь толгой хэсэгтээ хүчтэй цохилт авсан байсан аж. Мөн түүнийг гүүрэн дээрээс доош шидсэн байж болцсошгүй гэж тогтоожээ. Цогцос олцноос ердөө 5 цагийн дараа өөр нэгэн хачирхалтай явдал болсон байна. Оройн 9 цаг 40 минутын үед нэгэн загасчин танаа хотоо тосгоны уулын замаар явж байхдаа цахилгааны шум мөргсөн машиныг олжээ. Машинаас утаас авсаж байсан тул жолоожид туслагснаатай ойртсон байна. Гэтэл дотор нь Обара Кацуюки сууж байжээ. Загасчин түүнээс ийм шулуун зам дээр яаж осолдож гэж асуухад Обара будилсан байдалтай. Би нэг эмэгтэйтэй муудалцсан. Би дууссан хүн. Одоо надад өгөхөөс өөр зам үлдээгүй хэмээн хэлсэн гэдэг. Тэр шөнө загасчин Обараг эцэг хийхэн гэрт хүргэж өгчээ. Маргааш нь буюу 7 сарын 2-нд Обара найз лугаа автастаж би Китанасу хушууны хадан зохионоос үсрэн хэмээн хэлжээ. Мөн найз бүсгүйдээ хадны зураг явуулаад энд бүх зүйл дуусна гэж бичсэн байна. Дүүдээч мөн баяртай чамд төв үзсэнд уучлаарай гэж зурвас үлдээжээ. Обарагийн найз нь мотоциклоор очиж хайхад тэр үнэхээр хадны ирмэг дээр гар утсаар ярьж сууж байсан аж. Найз нь түүнийг цагдаа нартай ярьж байна гэж бодоод удалгүй ботсон байна. Энэ нь Обараг амьд харсан хамгийн сүүлчийн тохиолдол болжээ. 2008 оны 7 сарын 3-ны өглөөний 11 цаг 30 минутын үед нэгэн хотын захиргааны ажилтан Китанасу хошууны хадны орчмоос Обарагийн төрөвч машины түлхүүр гар утасны сим карт болон гутлыг олжээ. Хэрв гаднаас нь харвал энэ бүхэн амиа хорлохоор шийдсэн хүний үлдээсэн эд зүйл мэт харагдаж байв. Гэвч асуудал үүгээр дууссангүй. Цагдаа нар дараа нь Обарагийн машиныг шалгахад арын суудлаас нь Сатобе буюу амиа алдсан охины үс олджээ. Энэ нь түүнийг голсож игтэн болоход хангалттай байсан юм. Цагдаагийнхны үзэж буйгаар Обара Сатог машинаараа уулзахаар авч явж улмаар боомлон хөнөөж дараа нь цогцыг гол руу хаян дараа нь өөрийнхөө өвглийг жүжиглэн зохион байгуулж оргожээ гэх дүгнэлтэд хүрсэн юм. Гэвч үнэхээр тийм байсан уу? Цагдаа нар далайн эргийг болон хадны доорх усыг өргөн хүрээнд нэгдсэн ч Обарагийн цогцос жолдоогүй. Ус руу үсэрсэн гэх ямарч бодит нотлохоо гараагүй юм. Ингээд мөрдөгчд Обара амиа хорлоогүй харин санаатаагаар өгсөн мэт дүр үзүүлээд оргон зайлсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэр сарын 29-нд Обара Кацуюкиг улсын хэмжээнд ерөн сурвалжлах жагсаалтад оруулсан байна. Гэвч энэ хэргийн талаар хүн бүр цагдаа нартай санал нийлсэнгүй. Хожим нь цагдаагийн ажилтан байсан дараа нь сэтгүүлч болсон Акио Короки гэх хүн уг хэргийг өөрөө судалж эхэлжээ. Тэрээр олон сар шалгасны эцэст нэгэн хачирхалтай зүйл олж мэдсэн байна.
Обарагийн найз бүсгүй болон алагдсан охин хоёрын нэр яг адилхан байжээ. Хоёулаа Сатоо өвгтэй байсан юм. Эндээс хэрэг илүү төвөгтэй болж эхэлсэн байна. Акио сэтгүүлчийн үзэж байгаагаар жинхэнэ байна Сатоо Б биш харин Обарагийн найз бүсгүй Сатоо А байсан байж магадгүй аж. Өөрөөр хэлбэл алагдсан охин буруу хүний оронд амь өргөцсөн байж болзошгүй гэсэн үг. Обарагийн үр болон Якузагийн дарамт 2007 онд Обара шинэ ажилд орсон боловч удалгүй ажлаа орхисон байна. Үүнээс болж түүнийг ажил зуучилсан ноён Үү гэхэр маш их уралжээ. Обара болон дүүн түүнээс уучлалт гуйхаар очиход нөхцөл байдал огт төсөөлөөгүй байдлаар эргэсэн байна. Ноён Үү тэднийг гэртээ оруулан "Чи намайг шившиг болголоо. Надад 1.2 сая йен төл хэмээн шаарджээ. Үүгэрч зогсохгүй катанаас хэлмээ Обарагийн аманд тулгаж сөрдүүлсэн" гэдэг. Дараа нь үрийн бичиг гаргуулж мөнгө төлж чадахгүй бол өөр хүнийг батлан дагчаар бичгийг шаарджээ. Обара эхлээд төрсөн дүүгээ бичгийг хүссэн ч дүүн эрс татгалцсан байна. Тиймээс Обара найз бүсгүй болох Сатоо Агийн нэр болон утасны дугаарыг бичиж өгчээ. Удалгүй тэр цус болсон хувцастай гарынхаа жигчэн өрөө гимтээсэн байдалтай гэртээ иргэн ирсэн байна. Тэр үедээ ноён Үү өөрийг нь катанагаар сүрдүүлсэн тухай ярьжээ. Обара болон Сатоо А нар энэ талаар цагдаад хүртэл гомдол гаргаж байсан байна. Сэтгүүлч Акиогийн гаргаж ирсэн мэдээллүүд олон нийтийг гайхшруулсан юм. Түүний үзэж байгаагаар Обарагийн найз бүсгүй Сатоо А үнэндээ аюулд орсон хүн байжээ. Учир нь ноён Үү холбоотой өр дарамт цагдаад өгсөн гомдол зэрэг бүх асуудлын төвд Сатоо А л байсан байна. Харин алагдсан Сатоо Б бол зүгээр түүний хамгийн дотны найз. Хамгийн сонин нь хоёр бүсгүй ижил нэртэй байсан явдал юм. Тиймээс хэрэв хин нэгэн Сатоо Аг хайж байсан бол андуурах боломж байсан гэж үзжээ. 2008 оны 6 сарын 28-нд буюу Сатоо Б сураггүй болсон өдөр Обара өөрийн найз эмэгтэй лүү уулзсан байна. Тэрээр хэлэхдээ бидний гаргасан гомдлыг буцааж татмаар байна гэж хэлжээ. Гэвч яагаад гэдгээ тайлбарласангүй. Тэр үед Сатоо А буюу найз эмэгтэй нь Обарагаас залхаж харилцаагаа дуусгахаар шийдсэн байсан аж. Обара мөнгөгүй шахан машиндаа шатхуун багтаа байсан тул түүний гэрлөө очих боломжгүй байжээ. Тиймээс тэр дахин залгаж бид хамтдаа гомдол гаргасан болохоор чи хамт очихгүй бол буцаад чадахгүй хэмээн ятгахсаар байсан байна. Гэвч Сатоо А түүнтэй уулзахаас татгалзжээ. Тэгэхэд Обара Сатоо Б буюу түүний найзтай холбоо барьсан байдаг. Сэтгүүлч Акиогийн ил болгосон мэдээллийн дараа цагдаа нар шин тайлбар гаргаж иржээ. Тэдний үзэж байгаагаар Обара өрөө тэглэхийн тулд Сатоо Б-г алсан байж магадгүй. Өөрөөр хэлбэл ноён Үүтэй хийсэн тохиролцооны дагуу батлан даагчийг устгавал үр хүчингүй болно гэж Обара бодсон байж болох юм. Гэвч энд нэг том асуудал бий. Ноён Үү Сатоо Аг буюу түүний найз эмэгтэйг л мэддэг байсан. Тиймээс Обара Сатоо Б-г Сатоо А гэж ойлгуулж чадсан байж магадгүй гэж цагдаа нар үзжээ. Энэ хувилбарын хувьд боломжтой ч олон хүнд үнэмшилгүй мэт санагддаг. Обара төгс хүн байгаагүй. Тэр ууртай, хүчирхийлэл үлдэж байсан өнгөрсөн түүхтэй. Гэхдээ түүнийг үнэхээр алуурчин мөн эсэхтэр олон хүн эргэлздэг. Учир нь хэргийн үед Обарагийн баруун гар маш хүнд гэмтсэн байсан аж. Түүний эмчийн хэлснээр тэр гэмтэл хүний хүчтэй боомлж алах хэмжээнд гараа ашиглах боломжгүй байсан гэдэг. Хэрв энэ үнэн бол цагдаа нарын дэвшүүлсэн гол хувилбар нуран унах байлаа. Сатоо Б-гийн цогцос олдсон өдөр Обара маш их айсан байдалтай байсан гэдэг. Тэр хүмүүст одоо миний араас хүн ирнэ гэж ярьж байжээ. Гэвч тэр үед цагдаа нар цогцос олдсон талаар олон нийтэд хараахан зарлаагүй байсан юм. Тэгвэл Обара Сатоо Б-г нас барсныг яаж мэдсэн юм бол? Зарим хүмүүсийн үзэж байгаагаар хин нэгэн түүнд урьдчилж хэлсэн байж магадгүй. Тэр хүн нь ноён Үү байсан байж болох таамаг гарсан байдаг. Обарагийн аав хожим хэвлэлд өгсөн ярилцлагада хүүн ноён Үд 1.2 сая йений өрөнд орж сүрдүүлэх төрсөн талаар цагдаад албан ёсоор гомдол гаргасан гэж мэдэгджээ. Гэвч цагдаа нар тийм гомдол хүлээж аваагүй хэмээн мэдэгдсэн байна. Удалгүй цагдаагийн байгууллага байр сууриа өөрчилж энэ удаа тийм асуудал байсан нь үнэн. Гэхдээ 1.2 биш, ердөө 150 мянган йений асуудал байсан гэж тайлбарласан байна. Олон хүний хувьд энэ тун с ิจ гтэй сонсогджээ. Учир нь эхлээд бүрэн үгүйсгэж байснаа дараа нь зарим хэсгийг зөвшөөрсөн юм. Ноён Үү өөрөө хожим нэгэн зүйл хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрээр Обараг сүрдүүлж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч бусад бүх буруутгалыг няцаажээ. Гэвч энэ нь эргэлзээг улам нэмсэн юм. Хэрв ноён Үү үнэхээр Обараг дарамтлж байсан бол цагдаа нар яагаад түүн дээр хангалттай анхаарал хандуулаагүй вэ? Энэ бүхнийг олон нийтэд дэлгэсэн хүн бол сэтгүүлч Акио байлаа. Тэрээр цагдаагийн албыг орхисныхаа дараа энэхүү хэргийг өөрөө мөрдөж эхэлсэн юм. Акио маш олон хүний мэдүүлэг цуглуулж өмнө нь нууц байсан мэдээллүүдийг ил болгож чаджээ.
Түүний нийтлүүд гарсны дараа хүмүүс магадгүй Обара хэрэгт буруугүй юм биш биз гэж ярьж эхэлсэн байна. Мөн жинхэнэ налуурчин өөр хүн байсан байж магадгүй гэсэн яриа өргөнд аргажээ. Итэл 2010 оны 11 сарын 2-нд хачирхалтай үйл явдал болсон юм. Сэтгүүлч Акио Короки өөрийн машин дотроо нас барсан байдалтай олджээ. Албан ёсны дүгнэлтээр тэр нүрс төрөгчийн дутуу эслийн хордлогоор амиа алдсан гэж тогтоогдсон байна. Гэвч цаг хугацааны давхцал олон хүний анхаарлыг татжээ. Учир нь тэр яг Обарагийн хэргийн талаар хамгийн их мэдээлэл гаргаж байсан хүн байв. Ингээд интернетээр янз бүрийн хувилбарууд тархаж эхэлсэн байна. Зарим хүмүүс түүний амийг хамхихын тулд устгасан гэж үзсэн бол зарим нь энэ бол ердөө харамсалтай давхцал байсан гэж тайлбарлажээ. Өнөөдрийг хүртэл энэ талаар баттай нотлохоо гарч ирээгүй байна. Энэ хэргийн хамгийн гол дэвшүүлж буй хувилбар дараах байдлаар өрнөдөг. Ноён үү Обараг удаан хугацаанд дарамталж байсан. Мөн Сатоваг занал хийлж байжээ. Обара айж сандарсан учраас Сатобэтэй уулзаж тусламж хүссэн байна. Тиймээс Сатобэ гэрээсээ гарахдаа найзынх нь найз залуу түүнээс харилцааны зөвлөгөө авах гэсэн юм байна гэж хэлсэн байж магадгүй. Тэр үнэндээ ямар нэгэн аюултай зүйл болно гэж төсөөлөөгүй аж. Гэвч дараа нь жинхэнэ байсан Сатоваг андуурч Сатобэг хөнөөсөн байж магадгүй гэж үздэг. Энэ хувилбараар бол Обара хэрэг үйлдээгүй, харин бүх бурууг өөр дөрөө тухуулахаас айж эхэлсэн. Тиймээс амиа хорлсон мэт жүжиг зохион байгуулсан байж магадгүй. Гэхдээ цааш нь бүр өөр хувилбар бий. Зарим хүмүүсийн үздгээр Обара хадны орчмоос огт зүгтаагүй. Харин ноён үү болон түүнтэй холбоотой хүмүүс түүнтэй уулзаж дараа нь амийг нь хөнөөсөн байж болзошгүй гэдэг. Хэрэг үнэхээр тийм байсан бол Обара өнөөдөр хаа нэгтээ оргож яваа биш, харин аль хэдийн нас барсан байх боломжтой. Гэвч энэ бүгд бол зөвхөн таамаг төдий. Батлагдсан нотлохоо өнөөдрийг хүртэл байхгүй. Сатобэ алагдах үедээ 17 настай байсан. Одоо түүнийг нас барснаас хойш өнгөрсөн хугацаа нь түүний амьдарсан хугацаатай бараг тэнцүү хэмжээнд хүрээд байна. Харин цагдаа нар байр сууриа өөрчлөөгүй хэвээр. Тэдний үзэж байгаагаар Обара Кацуюки бол алуурчин бөгөөд өнөөдрийг хүртэл оргон зайлж яваа гэсэн дүгнэлт хүчинтэй хэвээр байгаа юм. Тиймээс тэр одоо ч Японы хамгийн хэрэн сурвалжлагдаж буй гэмт этгээдүүдийн нэг хэвээр үлдсэн бөгөөд түүнийг баривчлахад хүргэсэн мэдээлэлд өндөр хэмжээний шагнал амласан байдаг. Ингээд энэ хэрэг дээрх хэрэгүүдээс хамгийн маргаантай, хамгийн ойлгомжгүй хэрэг болж дуусдаг. Обара үнэхээр алуурчин байсан уу? Эсвэл өөрөө гэмт хэргийн золиос болсон хүн үү гэдгийг үзэгч та өөрөө шийднэ биз. Харин өнөөдрийн бичлэг үгээр өндөрлөж байна. Хэрв та KS13-ийн дараагийн дугаарыг цаг алгасахгүй үзхийг хүсвэл subscribe хийж лайк дарж дэмжээрэй. Дараагийн дугаараар дахин уулзъя.